Hi. За өнөөдөр 9 сарын 26-ны өдөр байна. Oh my god. Одоо ажилласаа буугаа явж байна. Одоо цаг 5:15 болж байна. За өнөөдөр бид хоёр Вьетнам явна. Эндээс энэ ч хүртэл нэг 4 цаг явна манай гэрээс. Тэгээ бид хоёр нэг 11 юм 12 шөнийн 11 12 үед ирэхэд эндээс хөдлөх санаатай байгаа. Тэгээд Вьетнам болохоор би одоо анх удаа явж байгаа. Миний удаад анх удаа явж байгаа. Тэгээд ихэд визээ жоохон буруу сайтаар орж мэдүүлээд $29 алдсан байдгийн. Тэр сайт дээр битгий ороорой. Яг визний албан ёсны тэнэг найдвартай сайтанд би бол дараад нь хүнээс сууж агаад Вьетнам хүнээс сууж агаад нэг олж мэдсэн. Тэгээ тэндээсээ виз мэдүүлэхэд бол $25 байсан. Тэгээ визээ ямас мэдүүлсэн чинь нэг 2-3 хоног гинтэр интернетээр визний хариу гараад ирдэг юм лээ. За тэгээд бид хоёрын одоо нэг онгоцны билет болохоор юу байхгүй юу? Камер маань онцоход ингэ барахгүй бол гулсаад ах юм. За бид хоёрын онгоцны билет болохоор нэг хямдхан билет учраас нэмэлт ачаа авахгүй. Гар тээш маань болохоор 7 кг-ийн жинтэй тийм байгаа. За одоо би ямар ч ачаагаа бэлдээгүй байгаа. Надад одоо цаг 5:20 болж байгаа гэдэг чинь одоо харьжил 5:40 50 болно. За хоолонд ажил 6 7 болно. Надад ачаагаа бэлдэх цаг нэг 2 цаг байна. За ачаагаа очиж бэлдээд. За тэгээд ямарс өнөөдөр хөдөлнө. Тэгээд бид хоёрын ачаа чинь нэг хүний 7 кг гэдэг чинь хоёр хүний 14 кг болж байгаа. Ачаан дээрээс асуудал ихтэй байгаа. Нэгт нь би камера авч явах уу үгүй юу гэдэг асуудал байна. Одоо яг Вьетнам борооны уйлралтай байгаа учраас яг очиход хэрэг бороо маш ихээр авах юм бол зураг бичлэг хийх юм боломжгүй зөвхөн экшн камер хийх боломжтой болчихж байгаа. Тэгээд хоёрт нь болохоор миний камерыг ингээд хиллээд үзэх юм бол 4-5 кг болдог байхгүй юу. За тэгэнгүүт ингээд 14 кг-ийн 5 кг явдаг гэж 9 кг үлдчихэж байгаа. За 9 кг-да нэг цүнхээ болохоор бид хоёрын кэри аваад явчих гэж ярилцсан. Тэгээд кэри маань өөрөө 3 кг жинтэй. За тэгээд тэрийг хасчихаараа бид хоёр 6 кг ачааны үлдчихэж байна. Одоо энэ 6 кг ачаанд бид хоёр юу хийж авч явах вэ? За тэрийг одоо би харьж байгаад явсан. 6 кг багтааж ачаагаа авч явах болно. Тэгээ ачаагаа яаж багтлахаа яг одоохондоо бодсон сансан юм алга ямар ч харьж байгаад ачаагаа боож баглая гэж бодож байна. Одоо хараад хоолоо идчихэд ачаагаа бэлтжихэд арай шинийн онгоцоор явна. Тэгээ онгоцоо бүтэлтэй сүмээр уулзцгаа. Let's go. Өглөөний 3 цаг 20 минут болж байна. Бид хоёр гэрээсээ 11:30 гэж гараад таксиар агаад Инчон дээрээс 7-гийн онгоцтой байгаа. За манай ач нэг иймэрхүү доотлих нь 9 ил, энэ дээдлих нь 5 ил. Тэгээд нийт 14 илийн ачаатай. Камера бол аавна гэсээр агаад авсан. Нийт 14 ил ачаатай байсан. Тэгсэн чинь заавал 7-7-оор хувааш хийгээд ачаа ухуулчих юм. Been to Adam Circus, tip corner scale. Heard a rebel angel crashing outside the Bay Hotel. Said I'm not asking for nothing. Авцандаа суудсан 40 минут хацруулж хөдөлж байна. Одоо баг амар орж байна. Одоо хар салхи явж байгаа гэсэн 3 хар салхитай хуцаад энэ аялал маань хар салхитай аялал болох юм шиг байна. Вьетнам гэхэр нэг цаанаа нэг тийм жоохон бохирдуу юм шиг санагдаад байна. Аюу цэвэрхэн юм аа. Одоо хоол идэхээр явж байна. 12 цаг болсон. Өглөө онгоц чинь Вьетнам цагаар 10:20 гэж буусан байгаа. Тэгээд наашаага ирэх гэж бас нэлээд юм болсон. Одоо юм сихний ээж хоол идэх юм. Дахиад очихлаа бараа. Нууж үндэ.
За саяны хоол маань нэг шилтэй, нэг ногоон салааттай. За тэгээ нэг загас 2 пив. Нийлээд 209,000 тонн гарсан. Тэгэхээр Солонгос мөнгөөр 10,000 вон. За гарсан юм шиг байна. Шилийн уучрыг яг олж чадаагүй. Гэтэ нэг Вьетнам хүн орж ирээд тэрийг захиалж идчихсэн. Гэтэ нэг гадуур нь нагаа тэр ногоо юм амар гашуу. Тэгээ бид хоёрыг идэж болохгүй байх гэж бодоод идэхгүй үлдээсэн чи тэр Вьетнам хүн бол шууд идчихжээ. Тэгэхээр нэг зориглоод нилээд амандаа хийгээд зарлаад үзлээ. За одоо бид хоёр нэгээс хойш буудалтай чекинг хийгээрэй гэсэн. Одоо 12 бишээ нэг өнгөрч байгаа болохоор одоо чекинг хийчихэд өрөөгөө орж үзээд ачаа энэ төрөө тавиад тэгээд жоохон амарч аваад гарч ирнэ. Бороод нэг асгарахтай амар асгараад нэг гайгүй нэг тиймэрхүү байна. Тэгээс яг өчигдрөө шинжэнгөө нөгөө нойргоо явцсан. Бид хоёр чи өчигдрөө 11:30-аас гэрээсээ гараад 3 цаг 30 минут. За бараг 4 цаг ерөнхийдөө шөнийн жолоо барьсан. За би ч барайг өөртөө манай хүн барьсан. Don't mean why they called it. I just saw she was acting up. Now it's on your mind. Were you roaming with? Why you got a lot? Were you holding on to? You know what we've done. It's okay. You know what we've done. You know what we've done. Эхний ээлжинд өнөөдөр 200 доллар сайлуулсан. 320. Acting that now it's on your mind. Were you roaming with? Why you got a lot? Were you holding on to? Ooh, nice. Хүсүүлсэн хот минь. And don't mean why they called it man. And I practice out. She was acting that now it's on your mind. Were you roaming with? Why you got a lot? Энэ ч байгаа хүмүүсийн 80% баг Солонгос шиг байна. Нэр дарны 1% нь Монгол. Эндээс ямар ч хааж хаас энэ бүгд амттай юм шиг байна. Хаадны амт гэж янзын 133. Энэ бараа дараа захсаад oh my god. Таны төрөл айгу тэгээд сайн дараа. Манай хүн тамхи авсан чинь аим хүчтэй тамхи авсан. Бантсандаа болоод нөгөөтөө авцсан. Were you holding on to? Can we flex just the man of 4 seasons? Baby girl, wait for me. I was in the deep end. Can we flex just the man of 4 seasons? Бодлоо ажуулын дэлгүүрээ пив аваад. I'm so picky still. Pick the wrong one. Say you won't hit me one. Kissing where done. Say it got sticky still. Өнөөдөр нийлэнч боронглоо. Нийлэнч шалбар тууллаа. Яасан бодолтой ороод ирлээ. Одоо орж байгаа амарч байгаа. Пизza жоод манай бодол чинь нийт 10 давхар юм байна. Бид хоёр хамгийн дээд 9 давхар байна юм ба шүү дээ. Why they called him and I practice out. She was acting that now it's on your mind. Were you roaming with? Why you got a lot? Were you holding on to? За одоо өглөөнийхөө цаандаа явах чинь өглөө 8 цаг болж байна. Бид хоёр нэлээд унтлаа. Өчигдөр ерөөсөө нөгөө нойр дутуу онгоцны бодолтой нэг цаг, онгоцонд 1 цаг. Тэгээд шинжин жолоо яраад шинжин нөгөө нэг нааш цааш явсан болохоор айгүй ядгсан байна. Бараа авсан ирвэрэл ах шүү дээ. 지금 여기 있다는 거야?
Манай ChatGPT-ээр үзэж байна. Би Вьетнамд ирсэн чинь хар салхи хэлж юм би яах вэ гинэ. Мэсэлтэй. 뭐래? 태풍이 오고 있대. 그래서 어떻게 해준대? 안전에 유의하래. 아이스코 바지 다안 가르치는데. өнөөдөр танаа хотод ирсэн байна. За тэгээ өнөөдөр бол 2 дахь өдөр нь сая өглөө бид хоолоо идчихэд тэгээд одоо бол манай ундаашаа жимд орох гээд явцсан. Байхгүй хооронд би ингээ бичлэгээ хийж байна. Манай хүн жим байх хооронд би доошо бууж компьютер дээр жоохон юмнуудаа ингээ янзлах бодолтой байна. Энд Mac бэлээ. Тэгээд Mac-ийн дэлгэцэн дээр жоохон юмнууд хийж агаад за үдээс хойштоо бороо яг яах гэсэн мэдэхгүй байна. Гэхдээ яг өнөөдөр нөгөө нэг хаг салхины яг төвөний шиг ирж байгаа болохоор гадаа нэлээ их бороотой нэлээ их салхитай байлээ. Тэгээ гараад яг ийш тийш явхад болж байгаа хэцүү. Харин кофе шоп ч юм уу те ийм газар аваад жоохон суувал зүгээр байх бах. Яг гадуур ингэж нөгөө аялахад бол өнөөдөр жоохон тохиромжгүй өдөр байна. Тэгээд манай буудалд үг нь усан сан бассейн байгаа байхгүй. Дээдэлтэй дээгүүр дээрээ бүр энэ усан бассейнтэй. Уг нь бол бид хоёр тэр усан бассейнийг харж энэ буудлыг захиасан. Тэгээд яг Вьетнамын усан бассейнтэй буудлуудыг харахаар яг дээгүүр дээр ингээ усан бассейнтэй байна. Шууд усан бассейн ингээ дээврээс гадагшаага ингээ нэг харах боломжтой ийм шилэн ийм хорогтой гэх юм уу байдгийм байлээ. Тэгэж үг нь тэрийг захиалсан чинь одоо яг борооны удирдал нь хэлцээ болохоор юм буудал ч гэсэн усан бассейн түрээ хаацсан байлээ. Хоёр давхрын хайранд усан бассейн болж жоохон нээлттэй байлээ. Тийшээ бол орох боломжтой. Гэхдээ яг бороотой үед бол нэг орё гэсэн бодол надад бол алга байна. Мажимаг. За маргааш яах вэ гэхээр маргааш бид хоёрын буудлаас чек аут хийн. Энд бол яг 2 хоног жаа. Бид хоёрын буудлын чинь 2 хоногоор ингээд нийт 6 хоног байгаа. За энэ буудалтай 2 хонцоод маргааш дахиад өөр тишээ явна. Эндээс нэг 40-50 минут явах хахада өөр тишээ яваад тэнцэнэ 2 хоног. Газрынхаа нэр нь юу вэ? Ямар ч манай хүн төлөвлөгөө захиацсан байгаа болохоор би бол төлөвлөгөөний дагуу дагаж хөдлөх зорилттой. Миний хувьд бол ингээд нэг аялын төлөвлөгөө зохиогоо тэрнийхээ дагуу ингээд аялдаг стилийн хүн бол биш. Тухайн өдрийнхөө биеийн байдал, кондишн за тэгээд цаг агаар байдал интерес шалтгаалаад хийхийг хүсэн юм хийдэг тийм стилийн хүн болохоор миний хувьд бол надад нэг асуудал алга энэ бор орж байгаа үе. Бидний компьютер ингээд Mac байгаа хгүй Mac дисплей 3 Mac дисплейтэй бүгдийг хэрэгжилж болно гэж байна. Nice. Тэгээ би компьютер дээр хийх юм болохоор юм бичлэг зураг хуулах ноутбук авчираагүй. Ноутбук авчирыг гэхээр яг ингээд авчираад хэрэглэх гэхээр зөвхөн нөгөө бичсэн, дарсан зураг бичлэгүүдээр ингээд хуулах зорилттой авчрах шаардлагатай байгаадсан. Тэгэхээр аюу харамсалтай байхгүй. Төрөний хэлсэнчлэн бид хоёр нэг 7 кг ачаатай явж байгаа. Ачаанда багтаагаад ерөнхийдөө юмнуудаа хасгнуудаа бүгднийг хасаад яг хэрэгтэй гэсэн юмудаа авчирсан. Хамаг ий төрөнгөө ишээ хийж байна. Окей. За өчигдөр авсан юмнуудаас энэ өчигдөр идсэн. Энийг орой идэж үзнэ. Энэ жоо хадаа ногоотой юм шиг лээ. Шампань. Өчигдөр 164,400 тонн басан байна. Латаас авсан. Салфетка, энэ салфетк нэр ачаа. Окей, ингээд болж байгаа шүү дээ. Өнөөдөр явц. Өчигдрийн өмсөн подолк өмссөн. За шаалтал салаа өмсчлээ. Гутлаас өчигдрийн крокс өмсөн. Гадаа амар салхитай, бороотой энэ тэгээд одоо яг нэг хар салхи ирж байгаа үе болохоор бид хоёр гадуур гудмаар бол алхаж чадахгүй. За тэгээд ямаас эндээс машин суугаад кофе шоп орох бодолтой байна. Кофе шоп ороод эдний ямар кофе нэглээ нэг айгу гоё кофе байдаг гэсэн. Кофе 이름이 뭐지? 오빠가 먹고 싶은 커피? 코코넛 커피. 코코넛 커피. 아, 아이고 알겠다 гэсэн. 코코넛 커피 하면서 주어гаад
Өдрийн хоолн дээрээ юу идэх юмдгээс харж байгаад ойр хавьдан байгаа газарлаа очиж өдрийн хоол идээд би пив уугаад ямарсан тэгэх бах. Өдөөс хойш нэг массажинд орох уугүй юу бодож байна. Өдөржин нэг юун дээрээ буудалтайгаа болохоор массаж авах шаардлага байхгүй шиж магадгүй. Ямарсан байдлыг харж агаад массаж авах хэсгээ шийднэ. Окей, let's go. Вьетнамын 2 дахь удаа аялал эхэллээ. Таксиод дуусчлаа. 30,000 гэдэг чинь 30,000 дун гэдэг чинь 15,500 вон. Оо thank you. Эмийн сангууд нь дандаа хараад хад эмхтэй залуу хөөхөн охтууд ажилладаг хаа. Тэгэхээр яаж байгаа юм бол шиг. Бид хоёроо харсан эмийн сангууд ихэнх нь яг дандаа эмхтэй. Тэгээ залуу тэгээ аюу хөөхөн охтууд ажиллаад хинэлээ. Салхам салхиад автоматар ийшээ ороод ирлээ. Вьетнамын ганцнууд аяг хөөхөн нэг жижиг юм буланч гэх юм юу нэх яамаас нэг жижиг газар ингээд хийчихсэн. Хөөхөн гоё уур амьсгалтай байд юм байна. Яг миний дуртай уур амьсгал гэх юм уу? Гадаа одоо яг амар бараатай амар салхитай хараад алах аргагүй. Бид хоёр нэг зонтогтой явж болохоор зонтог маань хийсч гээд тэгээд оосаа кофе ууж жоохон юм идэгэж гарч ирсэн болохоор ийшээ ороод ирлээ. Maganda siya. Харсал яг одоо ингэ өнгөрөө явж байна. Оо, nice. Гадаа нэг иймэрхүү харсалны нөлөө иймэрхүү гарах боломжгүй байна. Оо, тэпүү! Тэпүү! Хайда адилхан. Харсал хэрэг болохоор юу яагаад вэ? Зонтог маань хийсчээд буруу тишээгээ хугараад унчих гэдэг аюу эвгүй. Энэ аюу амар битүүх нэ. Яа. Аадхад бэрхшээлтэй юмнууд байна. Ноон гэрэл асан нэ машин яваад тахаа. Кача. Ва, sorry. Кача. 오토바이 дээр 언제 쳐들어올지 몰라서. луудаагүйрээр алхаж явж байгаа хүн гадаад хүн гэсэн. Вьетнам хүмүүс алхаж явдаг гинэ. Манай хүн тэгж хэлв. Тэгээ фэшн болоос те. Байна. Ус нь ингээд нааш цааш шийсцээ. Оо. Өчигдөр энэ гол уг нь гайгүйсэн. Өнөөдөр бол урсгал энэ төр бол айхтар байна. Ёо. Өнөөдөр ихсэлээд бичлэг маань ер нь бол ягаа усын хувцастай болох юм байна. Оо, nice. Яа, яг нэг голын дээр гараад ирэхээр амар салхитай байна. Энд гол дээр болохоор ямар ч хаалт байхгүй. Салхи бол шууд 100 орж ирж штэ. Бас тэгтээ гоё байна. Хэдийгээр бороотой хар салхитай үйлчсэн. Юунд аюулгүй аял юм шиг байна. Вау. Амар бороо. Бид хоёр уг нь л гайгүй явж ирсэн. Тэгсэн чинь нэлээд бороо орж байна. Жохон борооноосоо зүгтаад энэ гүүрэнд ороод ирлээ. Энэ голын урсгал энэ төр бол амар. Гэхдээ яг ингээд борооны хувцастай гадар алхахад бол нэг тэгж бас хэцүү бол биш байгаа байхгүй. Айгу гоё юм үзээд аялах боломжтой.
Ямс энэ нэг амар ширэн бараг өнгөрөөч дахиад ингүүрээрээ дээшээ гараад нөгөө талдаа очих чинь. 야. 태풍 지금 어디 좀 가고 있어? 태풍 지금 어디 좀 가고 있어? 한번 볼 수 있니? 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 한번 볼래 말래 볼래 말래 볼래 말래 볼래 말래 볼래 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 볼래. 야, 아와요. 그다 있지. 띠 어디 누워는 거 있대. 놓다고 우린 다리 거 이제 잘다도 근. 어디야 여기? 많이 올라갔어. 아. 지금 여기 이게 아니까 이제 막 빠진 것 같아. 한 몇 시간 지나면 가라앉아 볼 것 같고. хатсаж бараг одоо өнгөрөө явж сүүл нь мушгиж байгаа шиг байна да энэ одоо. Сая массажинд авчаад дараад ирлээ. Өнөөдөр жоохон сэрүүхэн байна. Тэгсэн чинь өдрөө бид хоёрын энэ хийд сүм гэх юм уу? Сүмээ ажгаар өнгөрчээсэн. Хаалтайсэн. Өнөөдөр онгоц зах юм. Одоо мөргөл болж байгаа юм шиг байна. 머리를 딱 쳐 그래. Одоо арай бараа загсан чинь ёо цаг агаад өмнө тасрахаа амар гой сэрүүхэн болчих. Би таяа сая бүр юу яхтаа буудлаасаа гарахтаа дараад хоёдоо өмд цамцаа өмсөв. Яг нэг солонгосын яг одоо нэг солонгосын оройны цагаа авахтаа яг адилхан болцсон байна. Хагасал хай ашгүй өнгөрөөд явчлаа. Ямс маргаашаас бол жоохон бороотой байх болов гэж бодож байна. Айхтар бороо маань ямар ч байсан өнгөрөөд явчлаа. За одоо бид хоёр хаачих чинь гэхээр орой л идэхээр явж байна. Манай өглөөс хойш шарсан марсан тийм төв юм идмээр байна гэдэг. Тэгсэн. Би хоёр нэрээ юу яагаад цэврэн үсээ цэврэн дээр нах бэнд авах гээд бэнд авах гээд ярьчлаа. Эмийн санд дараад ирлээ. 여기도 한국어로 재밌다. 아, 오케이. 여기 돈. 아, 얼마지? Việt Nam đồng. Anh thao. Nếu mà bên đó 나사. 오케이, одоо орой идэхээр явнаа. Өдөр бид хоёр чинь нөгөө нэг юу идлээ. Нэг хавчаарга айтаа. Юу тэр нэрийн багчлаа. Тэрийг идээ тэрнээс хойш юм идэг байгаа. Амар хэмнэлттэй өдөр байна гэж. Саяны авсан массажны газар маань болохоор айгүй хямдхан газар байсан. Тэгээд Google-ийн комментууд маань маш өндөр хахаар очсон чи аюу дажгүй хямдхан айгүй дажгүй массажны газар байлээ. Чадвал дараа тийш дахиж орно гэж бодсон. Яг энэ хан 시장 гэдэг хан захихаа энэ хавар ерөнхийдөө сонголт ихтэй байдаг юм байна. Би тааш өдөржин нутгийн иргэдийн нэг өөрсдөө өөрчлөлтөд гудмаар нь явсан чи яг ороод идчих гэсэн газар бол ер нь бага байсан. Сонголт муутай байдгийм байлээ. Тэгээ яг нөгөө нэг гудамжны Вьетнам хаал бас жоохон бохирдоо санагдаад тэгээд зөвхөлж идэж чадсангүй. Oh my god. Энд юм. 여기야? 여보 먹고 싶은 거 그냥 여보가 시켜줘. 난 하나도 모르겠다. 이거지. 아, 여기 위에도 그렇고. 그렇지. 오, 나이스. 이것도 괜찮다. 아, 나 이게 양이 얼마 안 되네. 먹을 수 있겠다. 고기는
거기 내가 느끼한 거 잡을 수가 있어요. 매콤해가지고 매운 고추에다가 그거 한 거야. 맛 어때? 근데 많이 맵다. 근데 살짝만 뿌려줘. 이 소스는 가장 것 같아. За одоо хаач хаа гэхээр хоол идсэн энэ гудмаар жоохон алхаж агаад паб орж ганц 2 пив уучаад тэгээд буудлал руугаа явна. Маргааш өглөө буудлаасаа гараад өөр тасган руу очино. За ямс өнөөдөр орой бол ерөнхийдөө бороо нэлээд зогсчлоо. Өчигдөр өнөөдөр 2 бол нэлээд бороотайсан. За гэхдээ бороотой шигсэн ерөнхийдөө үзэх юмудаа үзсэн. За гоё аялалаа да. Дахиад бас энэ 2 хоногийн дараа энэ хотод дахиж ирэх болохоор үзэж амжаагийн юмудаа үзээд за тэгээд ямс буцах байх гэж бодож байна. Өнөөдрийн аялал бол маш олон төрлийн юм үзэж, маш олон төрлийн юм идэж за тэгж явлаа. Гоё аяллаа. Цөмөр магаш дахиад уулзцгаая. Буудлын пабд орсон чинь бүгдээр кофе ууж байгаа. Кофений соёлыг ойлгодог бай. Хар шинээр кофе уудаг нь одоо яаж байгаа. Би хоёр пив захиалсан чи гайхаад байгаа.